Ой, гүлэг минь. Би хөөе, мангар удаан дугаагаа штэ мохон бөөс минь. Чи гүлэг минь уучлаа. Энд ирсэн хэвлэл мэдээллийнхандаа бас баярлалаа. Өмнөх 7 хоногт би маш хүнд халдлаганд өртсөн. Ямар халдлага вэ гэхээр сэтгүүлч нь намайг зүгээр зогсчиход хавираад унагаасан. Өөрөө барь штэ. Хавар алхах хамар. Хавираад унгаагаад тэр нь бүр зурглаач нь ингээд намайг унжихад бүр бичсэн. Ийм амар явдал болсон. Сошиал орчин одоо фэйсбүүкт постолж намайг олд түмний онгоо болгосон. Шившигт хутгаж миний нэр хүндэд халдсан. Яасан бэ гэхээр тэгэхээр улаан ялга миний нөгөө өвдөгч нь зулга татагдсан. Тэр ордны улаан хивсэн дээр. Тэгээд оройн би гэртээ очиод ингээд өмдө тайсаж манай найз залуу хараад наад өвдөгч яагаад зулгартсан ингээд манай бас гэр бүлийн асуудал маш хүнд хуцадмал байдалд ороод тэр бой бол ерөнхийдөө намайг хайслаа. За энэ ч яах вэ? Энэ бол манай одоо гэр бүлийн асуудал хувийн нууц тийм ээ. За би өвдгөө зулгалан байж хавируулсан. Намайг хавирч болгоч Монголын төрийг та нар хавирч чадахгүй. Тэр тусмаа утааг хавирч чадахгүй. Утаандаа хүүхдийн эрүүл мэндэд маш ноцтой 260 төрлийн хот бодис ялгаруулдаг машины утааг та бүхэн хавирч чадахгүй. Тэгтээ би энэ утааг хавирч чадлаа. Учир юу вэ гэхээр 260 төрлийн тэр хорт бодисыг нам дарах аргыг би өнөөдөр Монголд нээлээ. Энэ бол шинэ технологи. Утаа гэдэг чинь тэр дутуу шаталт. Одоо чанаргүй түлшийг тийм ээ молекулын зөв голдролд оруулаад бүрэн шаталтанд хувиргаж байгаа. Тэр чанаргүй бензинийг таны машин 10 иддэг байсан бол 7 иддэг болно. 100% хорт утаа гардаг байсан бол 90% цэвэршээд алга болно. Энэ экосистемээр. Ингэсний дараа машинаас чинь тэр хорт бодис гарах болно. Тэр 260 төрлийн тэр хорт бодисоор ийм намхан жижигхэн хүүхдүүд амьсгалаад байна. Тэр хүүхдүүдийн ханиад идэхгүй байна. Адгийн наадсах. Чи дэлгүүрээ татчих. Адгийн наадсах нь хүүхдүүдийнхаа эрүүл мэндийг бодцоогооч. Би ийм гоё дэвшилтэд ийм технологиг одоо Монголд оруулж ирснээрээ би Монгол тулгтны одоо 101 дэх эрхэм болж байгаа ийм талархалт үйл явдал өнөөдөр болж байна. Бүгдээрээ энийг сольж хэрэгжүүлэх хэрэгтэй. За уучлаарай шүнэ энэ бүтээгдэхүүн маань өнөөдөр Монголд орж ирж байгаа юм биш ээ. Та бас мэдээлэлс жоохон гоцорсон байх шиг байна. Энэ 6-7 жилийн өмнө Монголын зах зээл дээр орж ирээд нэвтэрсэн байсан бүтээгдэхүүн байгаа шүү. Юм хийхээр наадах чи өмнө нь байсан ингээл хийхгүй болохоор хийхгүй байлаа гэл хаашаа юм бэ ямар. За чиний зөв. Энэхүү системийг би бодлогоор нь дэмжинэ. Би Улаанбаатарт байгаа одоо орон нутагт байгаа бүх машинуудад суурлуулж бодлогоор нь дэмжиж энэ өнөөдөр 1 метр дарахсан 260 төрлийн тэр аимшигт бодис устгах юм аа.